Шримад Бхагаватны 3-28-18 дугаар шүлгээр хийсэн лекц 1975 оны 10 дугаар сарын 27 Найроби. Page number 1192. Om Namo Bhagavate Vasudevaya. 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 Srimad Bhagavatam, 3rd Canto, 28th chapter, text number 18. Kirtanya, Tirtha, Yashasam, Tirtha Yashasam, Punya Shloka, Yashashkaram, Jayad, Devam, Samagrangham, Yavan, Na, Javate, Manaha, Kirtanya Tirtha Yashasam, Kirtanya Tirtha Yashasam, Punya Shloka Yashaskaram, Punya Shloka Yashaskaram, Jaya Devam Samagrangham, Jaya Devam Samagrangham, Yavana Chavate Manaha, Yavana Chavate Manaha, Kirtanya, worth singing. Tirtha Yashasam, the glories of the Lord. Бухны алдар суу. Punya Shloka, Punya Shloka. of the devotees. Чин шилдэнгүүдийн Yashakaram, enhancing the glory. алдар сум өрөвчин хэлсэн. One should meditate. Devam, upon the Lord. Samagra Angam, all the limbs. Yavat, as much as. Na, not. Javate, deviates. Manaha, the mind. Translation, the glory of the Lord Дээд бурхны алдар суун. for his glory Хизээ магтан дууламжтай үйл байдаг агаад түүнийг магтан алдар шуудах нь түүний чим шилдэгийн алдар сууг улам улмаа өргөж өгдөг үлээ. upon his devotees. Тийм ч учраас хүмүүн бурхны дээд бодгол болоод түүний чим шилдэнгүүдийг бясалгаж байх ёстой. Ухаанаа төгсдөн доктортай болох хүртэл хүн бурхны мөнхийн дүргэлтийг тийм бясалгаж байх ёстой аж гоо. Munna Shloka Jasaskaram Dhayat Devam Samagrangam Javanna Chavati Mana. This is called meditation. Үүнийг л бясалгал гэж нэрлэдэг. Яван. So long the mind is Бидний disturbed ухаан and deviates урт удаан хугацааны турш from our. бясалгалынхан объектоос төсөөлж холдон оцсон болохоор One should practice хүмүүс энэхүү this kirtan. киртанаар хичээлэх ёстой. Kirtaniya Sadahari. Kirtaniya Sadahari. Mahaprabhu advises Chaitanya Mahaprabhu зөвлөгтөө the devotee чин ишрэлтэн should chant all цаг ямагт буюу 24 hours. хоногийн 24 цагийн туршид Kirtan. киртания буюу давтан дуулж байх ёстой гэж зөвлөсөн. Түүний магтан дуулууштай. What singing? Why? Яагаад? Punna Shlokasya. Punya Shlokosya. Shlokasya. Punna Shloka Jasaskaram. Punya Shloko Yasaskaram. Even if you Тэр байтугай та fix up өөрийн ухаан санаагаа докторжуулаагүй байлаач Kirtan means fix киртана up гэдэг your нь mind. ухаан санаагаа төвлөрүүлж докторжуулах гэж утгатай. Fix up your mind.
Гэвч та өөрийн ухаанаа докторжуулаагүй байлаач энэ үгээс хожигч хэвээрэл гарах болно. Та хэдий ч нэ Бурхныг магтан алдаршуулна, төдий ч нэ та цэвэр ариун болох болно. Зүгээр л Христан хийснэ. Энэ чухам ямар утга учиртайг ойлгох шаардлагагүй. Та зүгээр л Хари Кришна Махамантраг давтан дуусаар байх аваас та цэвэр ариун болох болно. Пунья шлока. Кришнагийн өөр нэг нэр нь Пунья шлока, Уттама шлока. Зүгээр л Кришна хэмээн дуулснаар та цэвэр ариун болох болно. Яна буюу бяцлагыг бадуулын ухаан үлдмээгөөс нь эхлэх ёстой байдаг. Киртан эхлэмэгц та юуны түрүүнд өөрийн ухаанаа бадуулын ухаан үлдмээ дээр төвлөрүүлэх ёстой. Харин шуутгал нүүр царай руу үсрэх биш. Бадуулын ухаан үлдмээ дээр хэсэг хугацаанд бяцлагаад багаагаар дээш түлэн өвдөг, гашаа, гинтэс, цээж, гэх мэтээр бяцлах ёстой. Нэг усаар эцэст нь нүүр царайн дээр нь хүрч чинь. Энэ бол процесс. Энэ тухай 2 дугаар дуулалд өгүүлсэн байдаг. Уг процессын гол санаа нь хэрхэн Кришнаг бодох явдал юм. Маманава мад багтах. Энэ бол бяцлал. Киртан хийснээр энэ төвшөнд хялбархан хүрэх боломжтой. Хэрвээ та Хари Кришна Махамантраг харитаас таагүй шиг 24 цагийн турш унших аваас Тиртха ясаса. Киртан. Энэ ч мөн Киртан. Бид Кришнагийн тухай ярьж, Кришнагийн тухай уншиж, Бхагавад-гитад Кришнагийн сургаалыг уншиж, сонсож, Шримад Бхагаватам дэх Кришнагийн алдар суух уншиж сонсдог. Энэ бүгд Киртан. Зөвхөн хөгжмийн жинсийг оролцуулан дуулахыг л Киртан гэдэггүй. Кришнатай холбоотой юу ч тухай ярьсан тэр бүхэн Киртан болдог. Киртан сада харихи гэдэг нь энэ бол Махарадж Амбариш шигийн төлөв байдал. Тэр юу л ярина, тэр нь Кришнагийн тухай байдаг байсан. Энэ бол Киртан. Тэр өөр зүйлийн талаар огт ярьдаггүй байсан. Сая манайх Кришна бадарганда явах. Тэр юулууд нь тэр нь Кришнагийн тухай, түүний батангийн ухаан үлмээ, түүний бие гар, түүний лимбний тухай байдаг байсан. Энэ бол бяцлал. Транс гэх юм. Таны ухаан Кришна буюу Вишну дээр хатуу төвлөрөх явдал юм. Харин ухаан тань Кришнагийн дүрээс өөр зүйл гэлцэх хэлбэр. Харин хийлээ биш. Та үүнд хичээллэн сургуулж болно. Хэрвээ та сүмд өдөр бүр Кришнаг харж мөрөж гүнтгэлээ илэрхийлдэг бол та Жанисоро Кришнагийн тухай 24 цагийн турш бодох болно. Тэр цагт та илүү хариуцна. Хариуцахгүйгээр хэн ч Кришнаг бодож үлч чадна. Цэвэр ариун гэдэг нь нүгэл түүлийн үр дагавар үгүй гэсэн утгатай. Бүх үр дагавар үгүй ялцсан байх ёстой. Тэгснээр та дурын мөчөд үүнийг хийж чадна. Кришна бүгдийг нь авчихна. Кришна айдахдаа бүтгийг сарва бабди мокша шами хэмээсэн. Тэр л ингэж чадна. Тэгэхээр хувь тавиланг үнсэн товрог болгож чадна. Хүн бүгд кармын хуулинд хүлэгдсэн байдаг.
Everyone, beginning from that Өчүүхэн жаахан шавж micro Индра гопос ахгуулаад and up to the king of heaven. Тэнгэрийн хаан Индра хүртэл бүгд So from this Indra to that Indra, нэг Индраас нөгөө Индра. different types Түүний нэр мөн л Индра. they are suffering. Бүхий л төрлийн амьд бүгд л зовж шанаж байгаа. Жаргаж байгаа нь нэг ч үгүй. Action of their Зовж байна гэдэг нь урдын нүгэлтүүлийн үр дагавар байна гэсэн үг. Энэ бол материалыг авахгүй. everyone is suffering. Бүгд л зовж бай хэдий ч Мая тунч нэгүүлсэнгүүт тул тэрээр зовгчийг зовж байгаа бус жаргаж байна хэмээн бодуулдаг. To understand the suffering is enjoying. This is Maya. Энэ бол Мая. Actually everyone is Жинхэнэ suffering. бүгд л зовж байгаа. But he Гэвч is амьд амьтад нь өөрсдийгөө жаргаж байна хэмээн санаж байдаг. So Тэгэхээр бид if we өөрсдийгөө цаг ямагт always in contact with Krishna, Кришнатай холбоотой байх хэрэгтэй. we become Тэгж гэмээр бид улам улам илүү ариусах бөгөөд бид нүгэл зүйлийн үр дагаврыг эдгээр ариун үлүүдээрээ эсэргүүцэн зохирч чадсан загтал бид Кришнаг attracted by this танин ойлгож эхэлнэ. begin to understand Krishna. Jesham Twandagatam Papam. Without being Нүгэлгүй болоогүй цагт хинч Кришнаг танин ойлгож чадахгүй. so this process should be. Тиймээс энэхүү процессыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Chaitanya Tirtha Jasasa Punna Sloka Jasaskaram Dhaya Devam 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 means Девам гэдэг нь дээд эзэн гэсэн утгатай. Samagrangam. Самагрангам So if he has no хэрвээ тэр дүр хэлбэр байхгүй байсансан бол та хэрхэн яаж түүнийг бүтэн биеэр нь бодож чадах вүлээ? Самагра гэдэг нь бүтэн гэсэн утгатай ба ангам гэдэг нь бие гэсэн утгатай. Samagrangam. Самагрангам So he хэрвээ has тэрээр no бингүй body. байсансан бол If he is formless, хэрэг тэрээр дүргүй байсан бол if he is nirakara, хэрэг тэрээр ниракара байсан бол Samagangam. ангам хэмээх хаанаас бий болох вүлээ? Samagrangam. Тэрээр ангам самагрангам But he hasn't got a гэж тэрээр formless. бидний шиг бус. That is the Гол утга нь энэ. meaning. When in the Shastra, it Шудар is шастар said, бурхныг дүргүй гэж хэлдэг нь God has no тэрээр form. материалын дүр хэлбэргүй шүү гэсэн утгатай юм. Material form. He has form. Тэр дүр хэлбэртэй. How can he Тийм бисэн бол би хэрхэн яаж түүний дүр хэлбэрийг дурсан бодож чадах вүлээ? form is not like Кришнагийн дүр хэлбэр нь биднийх шиг бус. just like Жишээ нь та take my миний баримлыг аваад эсвэл өөр нэг бариул аваад мөргөл залбирал өргөл эсвэл хоол хүнс өргөл энэ нь жинхэнэдээ way or if you биет хүнд өргөж байгаа хэрэг биш билээ. that does not go actually to the person. But Харин Krishna's Кришнагийн ангаа буюу is his дүр хэлбэр нь Кришнагаас ялгаагүй. is not different from Krishna. Foolish people may say Тэнэг мөх хүмүүс нь that these men тэд хоол хүнсээ хүүхэлдээ баримлд өргөх юм. marble statues. Үүнийг хинч мэдж байгаа гэж ярьж болох юм. No, Гэвч үгүй. it is not that. Энэ бол тийм биш. The fact is Үнэн дээр Krishna Krishna is бол omnipotent. бүхнийг чадагч. He can accept your service. тэрээр Uh, хүүхэлдээ баримл болж таны үйлчлэл зүтгэлийг хүлээн авч I чадна. cannot see Krishna. Би Кришнаг өөрийн үнэтэй харж чадахгүй тул тэрээр та бидний өмнө хүүхэлдээ баримлтээр илрэн заларсан. Just like a marble statue. Гэвч тэр бол хүүхэлдээ баримл биш. Бид үүнийг мэдэх ёстой. Know that. If you think Хэрэг there та is a marble statue, энэ хүүхэлдээ баримл байна шүү дээ. offense, we are Энэ going to- багсаа галдаа алдс хийчгээд хийчгэд хэн түүнийг нь харна гэж хэмээн бодвол энэ нь огт буруу төгөлт болно. present here. Кришна энэ бичлэн биднийг харж чадах хэлбэрээр заларч He буй. can see. Энэ бол түүний нэгүсэл юм. It is his mercy. It is called Archabik. Үүнийг арчаа виграха гэдэг. Krishna is everything. Кришна бол бүх зүйл. This marble is also Энэ Krishna. хүүхэлдээ баримл мөн л Кришнагийн эрчим. So he can accept your Тэрээр таны үйлчлэлийг өөрийн дурын эрчмээр дамжуулан хүлээн авч чадна. the marble is also Энэ хүүхэлдээ баримл мөн л түүний эрчим. energy. The air is also Ус түүний эрчим, агаарч мөн түүний эрчим бүх зүйл. Nothing can Кришна өгөөд оршин байх юу ч байхгүй. So he is Тэр omniscient, бүхнийг чадагч. Бөгөөд all powerful. бүхнээс хүчрэхэд. He can accept your Тэрээр service. таны үйлчлэл зүтгэлийг өөрийн эрчмээр дамжуулан хүлээн авч чадна. This is Archabik. Энэ бол арчаа виграха. Samagrangam. Samagrangam. God form.
Кришна анга буюу дүр хэлбэртэй. Гэвч түүний анга нь өөр. Сачид Ананда Виграха. Түүний анга нь Сачид Ананда буюу биднийх шиг бус. Ананда Чинмая Раса. Кришна болон түүний хувилгаан нь Ананда Чинмая. Яг л Кришна Раса бүжиж байсан шиг. Байсан гопинар бүгдээрээ түүний ирчмийн хувилгаанууд. Гопи болгон Кришнатай бүжиглэж байсан. Юм бол өөр нэгэн хувилгаан. Харин бид Кришнагийн бүжгийг өөрсдийн бүжигтэй андуурах ёсгүй. Үгүй. Тэгэх юм бол энэ алдаа болно. Тэгвэл бид Кришнагийн бүжгийг танин ойлгож чадах аваас бид ангижран чөлөөлөгдөнө. Ингэж Шримад Бхагаватад айлцсан. Бид бүжиг дүчилтгийн тухай ямар нэг ном уншихын оронд Кришнагийн бүжгийн тухай унших аваас үр дүн нь ямар болох вэ? Хинидорого кама пакиноти ачу ачирина тхир ах байх болно. Хүмүүстэл шунал тачаал оршин байдаг. Гэвч хэн дээр үнхээрийн ахин дэвшинвэ мөн өөрийгөө таньсан бодголоос Кришнагийн раса бүжиг гэж чухам юу болохыг сонсон вэ? Үр дүн нь Хинидорого кама байх болно. Бидний зүрхний өвчин гэж бий. Зүрхний өвчин гэдэг нь хүсэл шунлыг хэлдэг. Хинидорого кама. Тэр цагт л энэ устж өгөө болох болно. Хэн дээр үнэхээр Кришнагийн раса лилаг сонсон вэ? Түүнийг материалыг шунлажаад огт үл эзэмдэх болно. Үр дүн нь юм байна. Бид Бурхангаар хангалттай өсөж хөгжөөгөө цагт Бурхангаар хангалттай өсөж хөгжөөгөө цагт раса лилаг сонсох гэж зүтгэх ёсгүй. Тэгэх бас бид гагцуу алс хийхээс зайлшгүй. Кришна бидэнтэй адилхан бүжгэлдэг юм байна гэж бодох болно. Кришна хэрхэн бүжгэлж байсан бэ? Кришна бүх гопи нартай бүжгэлтэй бүжгэлж байсан. Та ингэж чадах уу? Тийм бат та хэрхэн яаж Кришна бидэнтэй адилхан бүжгэлдэг хэмээн хэлж чадж байна? Хэвээ та тэр зургийг харах бас энэ байдлыг харж болно. Гопи болгон дотроо Кришна ганцхан надтай бүжгэлж байна гэж бодож байсан. Ийм байж болох уу? Хэрэг та дуран бүжгэлт бас иймэрхүү маш олон мэдлэгч нар байдаг. Тэд би бол Кришна шүү, би бас бүжгэлж чадна хэмээн дүүрдэг. Үгүй энэ бол Ананда Чинмая Раса. Үнэхээр илбэрэл үзүүлбэр нь материал ертөнцид харьяад өгдөг. Кришнаг бүжгэлж байхад бүх гопи нар өөрсдийн материал буюу өөрсдийн хан эзлийн дэргэд орхиод бүжиглэхээр ирсэн. Тэр нь сүнслэг биеийн байсан. Ямар нэг материалыг бий байгаагүй. Тиймээс Кришнагийн бүжиг бидний бүжиг гэж хэмээн өөрсдөө өвшүүлэх хэрэггүй. Тэгэх аваастаа алдах болно. Энэ нь мөн алдсаж болно. Бид сүнслэг ойлгох ёстой. Тийм байдлаар төвшил гаргаж чадна. Хүмүүс жүжигчд гэгдэгч нар нь Кришнагийн зураг болон түүний гопи нартай хийж байсан зүйлүүдийг дөөрөөдөг. Энэ сайн зүйл биш ээ. Энэ буруугаар явж байгаа шинж. Хүмүүс ингэж боддог. Үнэндээ ч ийм зүйл усаар байдаг. Залуусарч хүлцээгөө бол сүнслэг ухамсартай ахис дэвшил гаргаагүй бол хүмүүс гопи нартай холбоотой Кришна лилаг ойлгох гэж хичээх авч тэр нь үр дүнгүй байх болно. Түүнээс Чайтанья Махапрабху Кришна лилаг өөрийн маш ихтэй дотны мишрэлтэн маш дотны мишрэлтэн Рамананда Раятай хэлэлцэн ярилцж байсан. Өөр бусдтай биш. Тэр энэ талаар Сарвабхаума Бхаттачарья, Пракшананда Сарасвати нартай хизээч хүрэмж байгаагүй. Тэр Маяватын гүйлхооны талаар л ярьж байснаас бус харин Кришна лилагийн тухай ярилцж байгаагүй. Кришна лилаг тэрээр хамгийн дотны мишрэлтэн Рамананда Раятай ярилцж байсан. Кришнаг ойлгуулахын тулд Vyasa Dev 9 бүлэг 9 дуусныг зориулсан. Түүний дараа буюу
10 дугаар дуулаас тэрээр Кришна Лилаг өнгөрөн гүрнэж хэлсэн юм. Тэгэхээр Кришна Лила бол Кришнагийн нүүр царай буюу Кришнагийн инээмсэглэл юм. Бид биеийг доод хэсгээс нэхлээд аажмаар биеийг өөр хэсгүүд рүү хацаа шилжүүлэх аргачлалаар хичээлдэг. Бид юуны төвөнд түүний бадамжамхан үлмэд дээр төвлөрөх ёстой ба аажмаар дээш хөсүүлдэг. Энэ тодорхойлсон байдаг. Хоёр үлмэд дээр нь эдгээр нь эхний бүлгүүд буюу 1-р дуулал, 2-р дуулууд юм. Ийм ч очмаар бид явах ёстой. Бүх зүйлийг маш ухаалгаар зохион байгуулсан. Хэрвээ бид дистаратагаар сударч шастрын зааврын дагуу явах аваас энэ нь маш хялбар болох болно. Өөрөөр хэлбэл бид таттатагаар ойлгох ёстой. Таттатах гэдэг нь энэ бас л таттатах хэмээж. Энэ нь зөвхөн чимширлийн үйлчлэлээр дамжигдсан цагт л боломжтой. Чимширлийн үйлчлэл гэж юу вэ? Шраванам Киртны ишнохоо. Бид чимширлийн үйлчлэлийн эдгээр 9 зарчмыг дахин баримталдаг. Ялангуяа Нүхөө Шраванам Киртан болон Арчанам. Арчанам гэдэг нь жүтэн мөрөх юм. Тэгээд Шраванам Киртанам. Тэр шийдгоо та зөвхөн нэрийг нь дагдаг байлаач гэсэн энэ нь хангалттай. Тэгэхээр 9 янзын процесс байдаг. Бид өөрсдийн боломжоор алийг нь ч болов хийх гэж хичээх ёстой. Ядчил Шраванам Киртанам ишнохоо Самран Бата Севанам Арчанам. Арчана гэдэг маш чухал. Каништа Адхикари буюу доод түвшний бишрэлтний хувьд Арчана туйлын чухал. Тэдгээр шин бишрэлтэн дээд түвшинд хүрсэн байж болох ч тэрээр мөрөөл залбирал бүрддэг. Гэвч Кришна хаасаагүй оршдог. Харин эхлэгч бишрэлтний зарим нэг энгийн хүмүүс чиг та яах гэж сүм рүү явах ёстой гэж Кришна хаасаагүй оршин байдаг шүү дээ хэмээн хэлж болох юм. Энэ асуултыг хэн асууж байсан бэлээ? Кришнад үйлчлэх боломжгүй гэж хэлж байсан. Кришна хаасаагүй оршдог тэр үнэ. Гэвч энэ зөвхөн Парамахамса буюу маш өндөр түвшинд хүрсэн бишрэлэнгүүдийн хувьд тэр юм шүү дээ. Харин Каништа Адхикарын хувьд тэр тийм байж чадахгүй. Гагцуу тэрээр татвит Кришна хаасаагүй оршдог гэж л хэлж чадна. Харин тэр боловсрох ёстой. Кришна сүмд оршдог гэдгийг ойлгож эсрэг тохиолдолд зүгээр л алс доромжил хийхээс хэтэрх зүйл бий. Энэ үнэхээр үнэн зүйл л дээ. Гэвч таны реализац хаана? Кришна таны зүрхэнд оршин буй. Та үүнийг мэдж чадсан юм уу? Ишвара сарва фууданы Хридишвара Арджуна тийш татъя. Та энэ үннийг таны ухамсарлаж чадсан уу? Кришна таны зүрхэнд байгаа гэдгийг та Кришнатай ярьж чадахгүй. Тэр ярьдаг. Кришна ярьдаг. Кришна аюуханыг өгдөг. Кришна эмгч өгдөг. Гэхдээ харин та тийм таны ухамсарлыг олж чадсан уу? Энэ хүн бодит зүйл. Кришна хаасаагүй оршдог. Кришна таны зүрхэнд оршин буй. Кришна хаатарч оршин буй. Гэвч таны реализац хаана? Тиймээс та реализац буюу таны ухамсарлыг арчаанагаар эхлэх ёстой. Энэ маш чухал. Арчаанад хэдий ч нэ туршлагачин, төдий ч нэ таны ухамсарлал сайжирч, төдий ч нэ та ахиж дэвшнэ. Тиймээс та Каништа Адхикарын өөрийгөө өсгөн хөгжүүлэх хэрэгтэй. Achayamevang harai jab pujang sadhyahati natad bhaktesu annesu savhakta prakita smritaha. By executing Нүхүү арчаа яграхад vigraha арчаанаа үйлснээр та аажмаар хөгжин дэвшнэ. Харин та зөвхөн арчаанаа витхий буюу арчаанаа үйлдээ хэвээр үйлдвэл та бааттай гэж юу болохыг бусад үйлдэлийг хэрхэн хийхийг ойлгож чадахгүй. Бид зөвхөн арчааны үйлдэндээ автаад үлдэхгүй байх нь мөн баатайгийн үүрэг. Бид бишрэлэн хэрхэн хүндэтэр үзүүлэхийг мэддэг байх ёстой. Бусдад мөн хэрхэн үйлчлэхийг мэддэг байх ёстой.
That is Madhyamadikar. Энэ Мадхьямын Адхикаригийн төвшин. Simply if you Энэ та зүгээр satisfied би that now I сахил am авчиг авчихсан. and I am offering archana. Би арчанаа мөргөл үйлсэж байна. No. Тэгэхээр би төгс болчихлоо хэмээн сэтгэл сангалан үйлчлэх энэ үгүй. Төгс төгөлдөр байдал таныг хүлээж байгаа. He is a devotee. Та чин бичлэн гэж хэн болохыг ойлгох ёстой. Түүнчлэн та эгэл хүмүүст хэрхэн үйлчлэхийг мэддэг байх ёстой. If you do not know Хэрэг та үүнийг мэдэхгүй бол та зүгээр л simply аар become backed up. та зүгээр аарчаа өгөөрийнхаа сева буюу арчааны үйл хэрэгтэй баригдлын үлдэх ба материал төвшөндөө л оршсоор байх болно. Natad bhakteshu channesu sabhakta prakita smita. Prakita means Пракритах гэдэг нь материалик гэсэн утгатай. Тэрээр сүнслэг түвшинд хүрэх гэж хичээх авч банкас арчаанадаа үлдэх аваас үйл номлох аваас энэ нь натад бхактишу чанишу болно гэсэн. Анишу гэдэг нь ивэл гэнэн ус гэсэн утгатай. Энэ нь Мадхьяма Адхикари төвшөнд донд төвшин. Baliseshu disassucha prema maitri kipopekha ja karati sa madhyama. Ishara. Ишвар. By archa vigraha. Арча өөрийнхөө мөргөл залбирлаар By Shravan Kirtan. Шрона Киртан хийснээр мөн зөв зүйлтэй хөгжин дэвснээр та Кришна буюу Ишварагийн байр суурь жухам юу болохыг ойлгоно. And Ишварэ тат атхинээшу. and Udhin. Udhin means Атхина гэдэг нь those who are Кришнагийн төлөө ажиллаж хөдөлмөрлөхийг хэлнэ. Тэднийг Атхина гэж нэрлэдэг. Атхин гэдэг нь үг дуугууд захирагддаг ч утгатай. Бишрэлтийн бүр үг дуугыг захирагддаг. Кришнатай энэ тэмцэх хэн ч үгүй. Хэрвээ та тийм байдлаар үйлдэх аваас энэ нь та алдаж байгаа хэрэг. Шимшилтэн хүн хизээж тэгж хэлдэггүй. Даас гэдэг нь цац албад гэсэн утгатай. Цацхан хизээж захирагдагч байр суурь байдаг шүү дээ. Тийм ч учраас Вайшнавууд нь даасаа байдаг. Тэдний хизээж эзэн гэдэг. Вайшнав даасаа наран захирагдагч. Тад адхина. Кришнагийн доор оршигч. Кришнагаас илүү орох эсвэл Кришнатай тэмцэх хэн ч үгүй. Ингэж тооцохоос тэр нь алдаатай болох бол. Маядны хүн хаалтнууд нь би Кришнатай ажил тэмцүү болчихлоо. Би бол мөн л нэг Кришна гэх мэтчлэн бодож байдаг. Энэ тийм ээ. Кришна буюу бурхан хизээч хэмээгтэй ажил тэмцүү байхгүй. Асамауртхва. Асама гэдэг нь ажил тэмцүү бус. Ууртх нь ямар ч дээр нь орших гэсэн утгатай. Асамауртхва. Ингэж Бхагавад Гитад тодорхойлсон байдаг. Бид тад Атхина буюу үргэлж Кришнагийн доор орших байр суурьнда үлдэх ёстой. Үнэхээр бидний төгс төгөлдөр байдал юм. Хэрвээ бид одоогийн барууны орнууд байдаг шиг байх аваас энэ нь эмх самбаргүй байдлыг бий болгоно. Нөхдөд хүний нөхрийнхөө хяналтанд байхыг зөвлөдөг байдал нь тэдний дургуй хүрдэг. Тэд үүнийг тэмцэж чаддаггүй. Гэвч чухамдаа энэ тэгт нэг нөхрийнхөө удирдлагын дор байгаа ихмэр ард жаргалтай байдгийг харж болно. Энэ л амьдралын бодит зураг. Энэ л бодит байдал. Энэс ч Ману Самхитад хинэн зөвлөсөн байдаг. Үнэтэй хүн ямагт хамгаалагдаж байх ёстой гэсэн байдаг. Хамгаалалт гэдэг нь үл хайхар гэсэн үг биш. Үгүй. Хамгаалалт гэдэг нь түүнийг бүхий нөхцөлд хамгаалтанд байлгахыг хэлнэ. Түүнээс хамгаалалт, аав нь хүүхдээ хамгаалдаг шиг л. Үл хайхар гэсэн үг биш. Үүнтэй адил нэгтэй хүн хамгаалагдсан байх ёстой. Ямар нэг үл хайхар явдал байж болохгүй. Үүнийг хүмүүс буруугаар ойлгодог. Барууны орнуудад үүнийг зөвхөн дургуйцдаг. Гэвч бид энэ байдал нэмсэгт одоо хүртэл мэдцээ байгааг харж байна. Үлгэр жишээг Бурхан Рамачандра үлгэрлэн үзүүлсэн. Нэг нөхөр нь эхнэрээ хэрхэн хамгаалах ёстой. Сита Деви булаагдсан. Рамачандраваас дээд Бурхан. Тэрээр хэдэн мянган Ситатай гэрэлж чадах байсан ч үүрэг хариуцлагатай ер нөхрийн ёсоор өөрийн эхнэрийг аврахын тулд Раванагийн бүхэл гэр бүл удам цуглыг устган сөнөөсөн.
бүх удамсуудыг. He become a disease. Энэ л хамгаалалт. So, woman requires Түүний protection. And the бүх husband гэрэлийг устгасан. is Тэгэхээр эмэгтэй хүнд хамгаалалт шаардлагатай. Ер нь өхөр хамгаалах the үүрэгтэй. father is Эцэг хүн responsible хамгаалах for үүрэгтэй. giving protection. Том хүүхэд мөн And хамгаалах the elderly үүрэгтэй. children, they are responsible to giving protection. So, we are Prakriti. Бид Пракрити, Prakriti Purusha. Пракрити Пуруша. Krishna is the Purusha. Кришна бол Пуруша. He is the protector of all Тэрээр living бүх амьд бодголуудыг өмгөөлөн хамгаалагч. Vrittanagrahakataram. Just like a Эцэг father хүн is always тэр хүүхдээ аюулгүй байх талаар өвөл санаа тавьж байдаг шиг Кришна өөрт нь захирал тагсныг аюулгүй байх тал дээр өвөл санаа тавьж байдаг. always anxious to give protection to his subordinates. But if the subordinates Гэвч захирал тагч нь Кришнад хандан denounce Krishna, like би чиний хамгааллыг хүсэхгүй байна хэмээн эсэргүүцэх аваас тэрээр өөрийн өмнөлийн үрийн шаналлыг амсах болно. Та бүхэн яг ийм байдлаар амьдарч байна. Материалын ертөнцид амьдарч бүхэн зовж байдаг. Яагаад тэрвэ? Яагаад би тэд Кришнагийн хамгаалтыг үл хүлээж авсан. Тэд бид өөрөө өөрсдөө хамгаалж дөнгөнөө энд Кришнагийн хэрэг юу байна хэмээн бодож байдаг. Үүнийг л Дармасия Галани хэмээн нэрлэдэг. Энэ бол та хамгаалалтыг үл хайхарч амьдралын зам ёсны зам өрөөс хадгайлсан хазайлт юм. Манай Кришна хомсны хөдөлгөөний зорилго болвоос буцаад тэрхүү хамгаалалтыг олж авах тэр рүүгээ Бурхан зүгт буцсан харихад оршдог. Баярлалаа. Аливаа зүйлийг танин ойлгохын тулд хүлцэнгүй байх нь гол түлхүүрийн нэг юм. Ахэлтэй хэрвээ бид гантик барилыг хийгээд түүнд хоол хүнсээ өргүүл та түүнийг хүлээж авах уу? Та нэг лекцэндээ хүн баримт өргөх үед тэр бол баримт биш. Хүмүүс л түүнийг баримт гэж боддог. Тэр бол Кришна өөрөө. Гэвч бид энэ цаг мөчид Кришнаг харж чадахгүй байгаа учраас тэгээд бидний өмнө баримт өрөөр илэрдэг. Түүний асуулт нь юу вэ? Та хэлэхдээ таны өөрийн баримт бол тань шиг байж чадахгүй гэж асууж байна. Манай зарим сүмд жишээ нь 95 оны сүмд Бурхны ядчилт таны мөртийг залсан байдаг. Тэгээд түүнд просад мөрөгдөв. Энийг зарчмаар буюу просадыг гүрүүгээр дамжуулан хүлээж авах уу? Тийм ээ. Сакшат Аритвина Самаста Шастрих. Гуру Кришнагаас ялгаагүй. Бүхий л сударч шастар ингэж сургадаг. Сакшат Аритвина Самаста Шастрих. It is said, Tato Bhavata Eva Sadvi, and those who are advanced devotees. Агч нэвссэн мөшрөлтөнгүүд нь яг л ийм байдлаар хүлээж авдаг. Kintu Prabhu яг Дрия Иватасya. Гэвч Гуругийн байр суурь бол хамгийн үн хүндтэй албатын байр суурь байдаг. Гуру бол Бурханы албат. Кришна бол эзэн Бурхан. Аль аль нь Бурхан. Албат Бурхан, эзэн Бурхан. Guru Krishna Kripa Pai Bhakti Lata Beej. So we have to serve both the servant. Албат эзэн хоёрын аль алинд нь үйлчлдэг гэсэн. Зарцаа дамжуулан бид эзэн төтлөн очдог. Any other question? Өөр асуулт байна уу? Hare Krishna.